Сайн байцгаана уу? Та бүхэн өнөөдөр дэлхийн хамгийн баян хүмүүсийн 4-т ордог баян хүний хувийн амьдралын талаар ярих гэж байна. Джеф Безос нь 1964 онд төрсөн Америкийн бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч бөгөөд 1994 онд Amazon компанийг үүсгэн байгуулсан хүн юм. Тэрээр цахим худалдаа болон үүлэн тооцооллын салбарыг эрс өөрчилж, хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. 2025 оны сүүлийн байдлаар түүний хөрөнгө ойролцоогоор 239.4 тэрбум доллар гэж үнэлэгдэж, дэлхийн хамгийн баян хүмүүсийн эхнээсээ 4-т ордог. Тэр 2021 онд Amazon компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа бууж, гүйцэтгэх зөвлөлийн дарга болсон. За түүний хэрэгжүүлсэн гол төслүүдийг дурдъя. Энд Amazon эхлээд гаражид байрлах жижиг онлайн номын дэлгүүр хэлбэрээр эхэлсэн ч дэлхийн хамгийн том цахим худалдааны компани болтлоо өсөж, мөн Amazon Web Service-ээр дамжуулан үүлэн тооцооллын томоохон үйлчилгээ үзүүлэгч болсон. За дараагийн төсөл нь Blue Origin 2000 онд байгуулагдсан сансрын компани бөгөөд сансрын нислэгийг илүү олон хүнд хүртээмжтэй болгох зорилготой. Безос өөрөө 2021 онд сансарт нисжээ. За дараагийн төсөл нь Washington Post бөгөөд 2013 онд Безос энэ сониныг худалдаа авчээ. За буйны улсын талаар дурдвал уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх зорилгоор Bezos Earth Fund 10 тэрбум доллар болон гэр бүл боловсролыг дэмжих Day One Fund-ыг байгуулжээ. За боловсролын тухайд 1986 онд Princeton University-г цахилгааны инженерчлэл болон компьютерийн шинжилгээ ухааны мэргэжлээр төгсжээ. Сүүлийн жилүүдэд Безос анхаарлаа өөрийн сансрын компанид буйны үйл ажиллагаа руу илгээвч чиглүүлж байгаа бөгөөд 2024-өөс 25 онд Amazon-ы хувьцааныхаа тодорхой эсийг зарсан ч урт хугацааны гол хувьцаа эзэмшигч хэвээр байна. 1992 онд Джеф Безос Манхэттенд байрлах DE Shaw компанид ажиллаж байхдаа тус компанид судалгааны ажилтнаар ажиллаж байсан зохиолч Маккензи Таталтай танилцжээ. Хосууд 1 жилийн дараа гэрэлсэн. 1994 онд тэд Анугийн хойд эрэгт байрлах Вашингтон руу нүүж тэнд Безос Amazon компанийг байгуулжээ. Джеф Безос болон түүний хуучин эхнэр Маккензи нар 4 хүүхэдтэй, үүнд 3 хүү, Хятадаас өргөж авсан 1 охин байна. За 2019 оны 1 сард Джеф Безос болон түүний эхнэр Маккензи нар хамтарсан мэдээлэл гаргаж 25 жилийн хамтын амьдралаа төгсгөж байгаагаа зарласан. Удалгүй National Enquirer сонин Безос нь медиа салбарын хүн Лорен Санчестай дотн харилцаатай гэж мэдээлсэн бөгөөд энэ харилцаа 8 сарын турш үргэлжилж байгаа гэж дурдсан. Лорен Санчес нь Джеф Безосын эхнэр Маккензигийн найз байжээ. Эхнэрийнхээ найзтай эхнэрийн араар нь тавьсан гэсэн үг. 2019 оны 4 сарын 4-нд тэдний гэрлэлт албан ёсоор салж дууссан. Үүний дараа Безос гэр бүлийн Amazon компани хувьцааны 75%-ийг авч үлдсэн. Учир нь тэд анх гэрлэлтэд бүртгүүлэх үед хормын өмнөх гэрээ хийгээгүй байсан ба Amazon-ыг тэд хамтдаа юучгүй хоосноос бий болгосон ажээ. Харин Маккензи 25% буюу тухайн үед 38 тэрбум долларын үнэлгээтэй хувьцаа авсан. Маккензи өөрийн хөрөнгөний талыг буйны зориулалтаар хандуулна гэж мэдэгдэж түүндээ хүрчээ. 19 тэрбумыг нийт 2000 гаруй буйны байгууллагуудад хандуулсан юм байна. За гэрлэлтээ салсны дараа Безос Лорен Санчес нар 2023 оны 5 сард сүй тавьсан. Тэд 2025 оны 6 сарын 27-нд Венец хотноо хурмаа ээжээ. Уг ёслол олон нийтийн хэвлэл мэдээлэл болон олон алдарчнуудын анхаарлыг татсан томоохон үйл явдал болсон. За Лорен Санчесийн талаар ярив. За Лорен Санчес нь Америкийн хэвлэл мэдээллийн салбарт сэтгүүлчээр ажиллаж байсан. Тэрээр мөн нисгэгчийн лицензтэй бөгөөд агаараас зураг авалт хийдэг кино, медиа үйлдвэрлэлийн компани болох Black Ops Aviation-ыг үүсгэн байгуулсан. Санчес телевизийн салбарт олон төрлийн үүрэг гүйцэтгэж байсан. Үүнд The View нэвтрүүлгийн зочин хөтлөгч, Good Day LA нэвтрүүлгийн хамтран хөтлөгч, Fox 11 News 10 мэдээний хөтлөгч, Extra нэвтрүүлгийн хөтлөгч болон тусгай сурвалжлагч, мөн Larry King Live, The Joy Behar Show, Showbiz Tonight нэвтрүүлгүүдэд тогтмол оролцож байжээ. Лорен Санчесийн хувийн амьдралын тухайд ярил түүний анхны хүү 2001 оны 2 сард төрсөн. Хүүгийн эцэг нь түүний хуучин
нөхөр Тони Гонзалес нь үндэсний Америкийн хөл бөмбөгийн лигийн тоглогч юм. 2005 оны 8 сард тэрээр Патрик Уайтселтэй гэрэлсэн. Уайтсел нь Холливуудын агент бөгөөд Endeavor авиас агентлагийн үүсгэн байгуулагчдын нэг юм аа. За тэдний хүү 2006 онд, охин нь 2008 онд төржээ. 2018 онд одоо 56 настай Санчес бизнес эрхлэгч Жеф Безостой дотн харилцаатай болсон бөгөөд тухайн үед хоёулаа өөр хүмүүстэй гэрэлсэн байсан. 2019 оны 1 сард Безос болон түүний хуучин эхнэр Маккензи Скот нар 25 жил амьдарсны дараа сална гэдгээ мэдэгдэж салсан. 2020 оноос хэвлэл мэдээлэл Санчесыг Безосын найз бүсгүй гэж нэрлэх болсон. Хосууд 2023 оны 5 сард сүй тавьж 6 сарын 27-нд гэрэлсний дараа Лорен Санчес Безос гэдэг нэрээр танигдах болсон. За хурмаа ихтэй тэд хурмын өмнөх гэрлэлтийн гэрээ хийсэн бөгөөд хэдийгээр дэлхийн 4 дахь баян хүнтэй гэрэлсэн ч гэсэн Лорен хэрвээ салбал хөрөнгнөөс нь мөнгө авахгүй юм байна. Тэдний хурманд Жеф Безосын 4 хүүхэд мөн оролцоогүй байжээ. Лореныг эр нөхрөөр карьер хийгч гэж нэрлэдэг бөгөөд тэрээр саятан нөхрөөс тэр бунтан нөхөртэй болж чадсан юм. Лорены өмнөх нөхөр нь үндэсний хөл бөмбөгийн лигийн тамирчин Тони Гонзалес байсан бөгөөд эхний хүү нь 2001 онд төрсөн. Дараа нь Патрик Уайтсел гэх бизнесментэй сууж байсныг дурдсан. Лорены өөрийн хөрөнгө 50 сая $50 гэж тогтоосон байна. Лорен нүүр царайндаа мэс засал хийлгэж адилхан болохыг хүсдэг жинхэнэ хүн нь жүжигчин София гэж олон хүмүүс ярилцдаг. За София Вергара нь тэр бомтон Жеф Безосын үерхэх гэрлэх саналаас 3 удаа татгалзаж түлхсэн цорын ганц эмэгтэй юм аа. София Вергарагийн сэтгэлийг татахын тулд Безос $170 сая үнэлгээтэй хувийн арал хүртэл бэлгэлэхийг оролдсон боловч София татгалцсан юм. София Вергара жүжигчний карьер эхлүүлээд амжилттай ажиллаа цуглуулсан $180 сая хөрөнгөтэй бөгөөд түүний Жеф Безосыг түлхсэн шалтгаан нь тэрээр хизээч эр хүний мөнгөнд нь шундаггүй, мөн эрэгтэй хүн мөнгө ажлаас илүү гэр бүлсэг байж эхнэр гэр бүлээ нэн тэргүүнд тавихыг чухалчлан үздэг гэжээ. Жеф Безос Amazon-д ажиллаж байсан жилүүдийнхээ 19 жилд нь зул сараар гэр бүлтэйгээ өнгөрөөгөөгүй гэдэг нь түүнийг Софиягийн шаардлагад хүрэхгүй байсныг нотолж байгаа юм аа. За одоо Лорен Санчес, Жеф Безос нарын хурмын сонио ачсан сери. Тэдний хурам Венец хотноо 3 хоног үргэлжилсэн бөгөөд олон алдартнууд хуримд нь урагдсан ажээ. Хурмын нэг зочиндоо $50,000 зарцуулсан байна. Хурмын нийт зардал $50 сая $50 дөхүү болжээ. За мэрэгчлэлний дүгнэж байгаагаар Лорен Санчес арьсаа татуулж урууландаа филлер хийлгэсэн юм байна. Лорены талаар олон ховж байдаг бөгөөд түүнийг бусад хүмүүсийн гэр бүлийг сүйтгэдэг дургүй байдаг бол бас нэгэн дургүй байдаг шалтгаан нь тэрээр хидээ тэр бомтон нөхөртэй ч гэсэн буйны үйл ажиллагаанд огтонч оролцдоггүй сонирхол байдгүй ажээ. За энэ хүрээд өнөөдрийн дугаар дуусч байна. Та бүхэнд манай суваг таалагдсан бол лайк, subscribe дараарай. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.